Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 13-ны баасан гараг байна. За бас нэг нь 7 хоног өндөрлөж байна. Тэгээд бүгдээ хамтдаа энэ 7 хоногийн туршид өглөө болгон Хермоны шүүдэртэй хамтаагаад сорсон зүйлс маань амьдралд маань одоо ямар хөө байдлаар туссан бэ? Ямар урам зориг өгсөн бэ гэдэг талаас та бүхнийг бас хуваалцаасаа гэж бас хүсэж бас уриалж байна. Хэлгүй яхав та суралцаад, ивэл аваад, эсвэл амьдралдаа тэ үгийг сонсоод хэрэгжүүлсэн тэр зүйлээ бидэнд бас хуваалцаад ирүүлээрэ гэж сонсогч танаас хүсэж байна. За тэгээд ер нь бол бид нар яг юу хийж байгаа вэ гэдэг талаар бол бид нэг их бодох хэрэгтэй юм шиг байна. Энд одоо радио нэвтрүүлэг хийгээд өглөө эзэнтэй хамтдаа цагийг одоо хүмүүсийг одоо өнгөрүүлэхийг уриалж байгаа бэлгээ бит хоёр болоод одоо яг ажилдаа явж байгаа та эсвэл хийхээр төлөвлөсөн эсвэл тантай хамт ямар нэгэн юм хийхээр төлөвлөж байгаа тэр хүн яг үндэ амьдралдаа яг юу хийж байгаа вэ гэдгийг зөв ойлгосон байх нь ялангуяа эзэн дотор зөв ойлгож эзэн дотор урамшуулгадж ятгагдсан байх нь маш их чухал юм байна гэсэн зүйл надад бол бодогдоод байгаа сүүлийн үед бол. Тэгээд яхаа таныг ингэж ирсэн чи нэг үг санаанд орчлоо. Бид нөгөө нэг үйлчлэлээр явж байхад салбар радиогоор ингээд цочлох боломж олцсон шүү дээ. Тэгээ олон улсын өөр нэг салбар радиогоор цочлох боломж бидэнд олцсон. Тэгээд биднэрт нөгөө нэг байгууллага танилцуулаад радиогоор ингээд явуулаад ингээд танилцуулаад хийж хаад хан дээр байсан үг нь их айгуу гоё санагдчихлаа. Тэгээд тэр хан дээр юу гэж хэлсэн байсан бэ гэхээр нэг хүн өөр хүнтэй уулзах үед түүх төрдөг. Хүн бурхантай уулзах үед гайхамшиг тохиолддог юм а гэд. Пастрынхаа тэ номлогч пастрынхаа хийсэн үгийг энэ тэр хан дээр ингээд бичсэн байсан шүү дээ. Тэгээд энэ бол үнэхээр гайхамшигтай үг. Хүн хүнтэйгээ уулзахад түүх төрдөг бол хүн бурхантай уулзахад гайхамшиг төрдөг юм аа. Тэгээд таны амьдрал бол бурхантай уулзсан хүн учраас таны амьдрал гайхамшигаар дүүрэн байгаа шүү дээ. Мартаарай. Тэгээд та бурхантай уулзсан учраас таны амьдралд гайхамшигуд дүүрэн болж бурхны сайн сайхан үргэлж таныг дагах болно гэдгийг хэлэх мартаарай. Энэ бурхантай уулзахаар гайхамшиг болно гингот гайхамшиг гингот яг одоо байгаа асуудлаа шийдвэрлэх гэж бас магадгүй хүмүүстэй тэгвэл байг болчих гээд байна гэж. Та бурхны сайн сайхныг хүсэн тийм үл авиас бэлгийг хүсэн тийм үл те бурхан дотор хүсэл мөрөөдлийг хүсэн тийм үл бурхантай хамт те одоо хайртай хүмүүстэй ч юм уу эсвэл их орондоо ч юм уу ингээд хийж өгмөр харагдаад байдаг зүйлээ би юу хийж чадах вэ гэдэг хүртэл чинээнд нь хүртэл хүсэж тэмүүлэх нь бас бурхантай уулзахад таны амьдралыг гайхамшиг болгох нэгэн шалтгаан болдог юм шиг. Итгэл гэдэг зүйл өөрөө маш чухал зүйл шүү дээ. Амен. Тэгээд бурхны сайн сайхан үргэлж таныг дагах болно. Эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Итэнд хайртай Өшөлтөн намайг орхихгүй Өдрүүдээ гараас минь татвсан Өглөө сэрэгтэр мөчөөс эхэлж үдэж хэвтэх хүртэл би бурхны сайн сайхны дуулнаа Амьдралын туршид та итгэж Сэтгэлээр надад сайн хамтдаа Амсгал авах хорон бүх
бүхэндээ би бурхны сайн сайхны дуулнаа алтан хөлөө таны духован би хайртай гүн харанхуй өрхинч биш та дэргэд минь байна та бол абын гэдгийг би мэднэ найз минь гэдгийг ч мэднэ би бурхны сайн сайхан дууландра амьдралын туршид та итгэж үнэсэтгэлээр надад сайн сайхандаа амьсгал авах хорон бүхэндээ би бурхны сайн сайхны Амьдралын туршид та итгэж үнэн сэтгэлээр надад сайн хандаа амьсгал авах хорон бүхэндээ би бурхны сайн сайхны дуулнаа Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бол бид нэг Библийн маш сургамжтай гоё хэсгийг хамтдаа суралцгаална. За тэр бол Иов номын 42-ийн 10. Нөхдийнхөө төлөө залбирахт нь Иовын сайн сайхныг эзэн сэргээн өгч. Иовд урд байсан мөхнийг эзэн 2 дахин илүү болгоо гэж хэлсэн. Амен. Амен. Нөхдийнхөө төлөө залбирахт нь гэж. Тэгэхээр Иовын найз нөхдүүд бол яг үнэндээ бол надад ямар сайхан найз нөхдүүд байна. Хүүх хэвээр ийм найзууд байсан болохоор би давж гарлаа гэхээр найзууд байгаа. Тэгэхээр эндээс бид нэг зүйлийг амар сайн бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидэнд Бурханаас өгөгдсөн хүмүүс заримдаа үүргээ
яг бурхан биднэрт яагаад тэр хүнийг өгсөн бэ гэдэг тэр одоо зорилгын дагуу яг хийдэг. Зарим хүмүүс биднэрт яг нэг юм гэмтэй хүнээс ямар юу гардаг вэ те? Одоо юу гэдэг нь бурхангүй хүнээс ямар үзэл бодол гардаг вэ? Эсвэл одоо атаархдаг хүнээс ямар үзэл бодол гардаг вэ те? Яг тэр байдлаараа биднэрт ингээд хандчихад байд. Тэгэхээр Йовын найзууд бол Йовыг ингээд бурхан одоо ингээд амьдралд нь хүндхэцүү шалгалт одоо туршиж те бурхан бас Йовоор дамжуулж одоо муу сүнсэнд ямар ч амьдралын нөхцөл байдал дотор миний дотор үлддэг хүн байдаг юм шүү. Тэгээ өчигдөр бид нөгөө миний дотор байгаараа гэдэг зүйлийг энэ 7 хоногт бид нар сурсан шүү дээ. Тэгээд тэр шиг миний дотор үлддэг хүн байдаг юм шүү гэж хэлээд Йовын амь наснаас нь бусдыг нь муу сүнсэнд зөвшөөрсөн. Муу сүнсэд дураараа дургина гэдэг чинь л болсон тий. Бүх эд баялгийг нь дээрэмчдийн гарт одоо булаасан 10 хүүхдийг нь хамтдаа байж хат нь бүгдөө үхэл түргсэн тий. За тэгэл одоо эхнэрийг нь Йовын эсрэг зогсоож Йовын эхнэр нь хамгийн их урам зориг өгөх ёстой хүн чийтэд бурхнаа хараагаад өхүүл таарна гэдэг үгийг хэлсэн. За тэгээд Йов хотынхоо хамгийн хүндэт судал суудаг байсан бол хогийн цэгний хажууд суугаад те хагархаа бараар бие мааж суугаасаар аргагүй нөхцөл байдал орсон. Йов маш хүнд хэцүү нөхцөл байдал төрөх үед бурхан найз нөхдүүдийг нь холын одоо найзууд нь хоол амьддаг байсан. Хол газруудаас Йов руу дуудсан. Бид бүгдээр нөгөө сургаал төгс намын 17-гийн 17 их дуртай шүү дээ. Анд нөхөд аваас ямар ч үед хайрлах. Ах トゥ ус зовлон шаналлын үед хамтдаа туулахаар дэм болохоор төрсөн байдгаа гэж. За ингээд анд нөхдүүдийг нь бол дуудсан байна. Бид нар ч гэсэн хэдэн нэгэн цагт бидний амьдралд хүндэтгэл зүйл тохиолдох юм бол анд нөхд рүү хандаж анд нөхдөл дууддаг тийм үү. А гэтэл Йовын найз нөхдүүд нь эхэндээ хурж ирээд Йовыг тийм нөхцөл байдалтай байгааг хараад 7 хоног хажууд нь бүр ингээд дуураагүй байхгүй. Хэлэх үг олдохгүй байсан гэж бол Библиэлд байгаа. Гэхдээ биднэрт үнэндээ заримдаа хэлэх үг олдохгүй байх юм бол олдохгүй л байгаа биз. Хэлэх шаардлагагүй байж болно заримдаа. Тэдэрт бүр хэлэх үг олдохгүй байхад Йов харин бурхантай холбоотой ярих зүйл их байгаад байгаа нь магадгүй тэдний одоо дургуутслыг илүү хөргсөн баг. Тэгээд их олон хүмүүс найз нөхд нь Йов атаархдаг байжээ гэж бол байсан байж гэж ярьдаг. Ягаад тэгэхээр тэд нар Йовыг тэр хүнд хэцүү нөхцөл байдал дотор байхад нь тэд нар Йовыг 7 хоногийн туршид чимээгүй хэлэх зүг олдохгүй ингээ байж та. Гэхдээ яасан хүнд ийм зүйл тохиолдох гэдэг зүйлийг л бодоод байсан. Харин буруу юм хийсэн. Тийм нэг буруу юм хийсэн л бай таарна. За Йов ч одоо ямар буруу зүйл хийсэн бай таарах уу гэж бодоод байдаг. А гэтэл үнэндээ бол тэдэрт өөртөд нь 7 хоногийн турш амаа нэг ингээ олдохгүй байхад чинь угаасаа байгаагүй юм билүү баггүй. Тэд нар найз нөхдүүдийн бол найзынхаа бурхан дотор байхын тулд хүүхдүүдээ сүсгтэй байхын тулд хүүхдүүдээ гим нүглээс хол байлгахын тулд гэр орноо бурхны хүслийн дагуу удирдахын тулд яаж зов зүдэрснийг бас бурхны хүслийн дагуу байгаа бүхнээ бусадтай хуваалцаж инэрч хайрлаж мэрэгэн ухааны хуваалцаж зөвлөж тэдэнд гараа сунгаж байсныг нь тэд санахын оронд харин тэд нар за ийм их юмтай байсан хүн ийм баян байсан хүн тэ ийм элбэг дэлбэг байсан хүн, ийм амжилттай байсан хүн яасан тохиолдол ийм болох вэ гэж бодсон баг. Гэтэл Йов бол өөрөө юу гэж хэлээд ирэхээр эзэн надад бүгдийг өгсөн, бүгдийг буцаагаад авлаа гэж. Тэгэхээр бид хэрэг хин нэгний анд нөхөд бол хин нэгнийг амжилттай үед нь бас зовлонтой үед нь хайрлах хайр маань адилхан байвал их зүгээр. Өнөөдрийн амжилт болон одоо уналт хоёрын тухай ингээд ярьж явах үед нэг найзынхаа оршуулган дээр хэлсэн үгээ би бас дахиж нэг яг тэр хэсгийг нь хэлмээр санагдаж байна. Тэр нөхөр өнөөдөр бид нэр энэ хүнээс болоод энэ хүнийг үдэх гэж энд цугласан. Энэ хүн бидний амжилт ба уналтыг хуваалцдаг байсан. Хэцүү үедээ бид энэ хүнийг дуудаж те жаргалтай үедээ ч гэсэн энэ хүнтэй хуваалцдаг байсан. Энэ хүн ч гэсэн те хэцүү үедээ бидэнд хандаж те зовлонтой амжилттай үедээ бидэнтэй хуваалцахыг хүсдэг гэсэн. Бид бүгдөө л биеиндээ хуваалцаж, биеиндээ хандаж амьдарч ирсэн. Харин өнөөдөр энэ харилцаа энд дуусаж байна гэж. Тийм учраас бид нар хэрвээ хуваалцаагүй, эсвэл хийгээгүй, эсвэл ингээд
боломж байсаар байтал ашиглаагүй зүйлсүүд байгаа бол тэр бүхнийг одоо соргомж болгоод харин энд найзаагаа үтье гэж. Харин одоо амьд байгаа бид нэр үргэлжлүүлэн амьдрахтаа бурхны өмнө энэ хүнтэй хамт хийж чадаагүй зүйлээ хийх боломж хэн нэгэнтэй гарах юм бол хийгээрэй. Энэ хүнд сайн хандаж чадаагүй хүнд үед сайн хандаж чадаагүй зүйл гарах юм бол одоо эргэн тойронд чинь байгаа хүмүүст хүнд хэцүү зүйл тохиолдох үед танд хандах үед та бас хийж өгөөрэй. Харамсахгүйгээр амьдраарай. Нэг л өдөр бид энэ дэлхийг орхих болно. Орчуулган дээр үг хэлэх боломж эсний хөвлөөр олонтоо олддог байна. За ингээд нэг ийм зүйл бол бид нэгнийхээ амьдралд тохиолдсон зүйлийг туулан гаргахт нь гар сунгахын тулд өгөгдсөн гэсэн байдлаар бол нэг орчуулган дээр байд юм байна л да. Тэгээд ямар сонио орчуулга вэ? Гар сунгаад тахтаач хагадаа гэдэг. Тэгээ ингээд би бодож исэн чинь нэг удаа манай радиогийн захирал одоо доор нэвтрүүлэг хийж явах үедээ англи хэл дээр нэ тий биднэрт илүү гар хэрэгтэй байна гэсэн байдлаар тэр хүнтэй ярьж байгааг сонссон. Тэгээд тэрний юусэн гэхээр бидэнд дэмжлэг бидэнд тусламж бас хэрэгтэй байдгаа гэсэн утгатай ярьж байгааг сонссон. Надад энэ гар сунгах гэдэг үг өөрөө маш гоё санагдсан. Хүмүүс ингээд нэг юм гараа сонгохгүй ингээд нэг юм сунгаад байгаа юм шиг байгаад байгаа дүрх ингээд амьдралд олон харагддаг тий. Угсгийгээл ингээл одоо ингээл хин нэгэн үнэн ингээл гэр дотор хин нэгэн үнэн юм чадахгүй дахин орлоод божигнолол ахтан л очиод алин наадах чи ингээ хийдэг байхгүй та. Ингээ болчихж байгаа ч гэдэг ингээд уршуулхаар энэ нэг бүтлэг юм энэ одоо түрүүнээс хойш хідэн удаа оролдож байна гэж хэлхийн оронд зүгээр та очиад тэгвэл шидэл өгч л дөө. Библиэр бичсэн биш. Ямар ч одоо хүнд үед анд нөхөд хамтдаа туулахаар өгөгдсөн байдаг. Ах トゥ ус ч гэсэн хамтдаа туулахаар төрсөн байдаг гэж ярьж шээ. Явын найзууд нь яв дээр очингуудаа яасан бэхээр хүнд нөхцөл байдал орсон нөхцөл байдлыг тодорхойлох, таамаглах, загнах, шүүмжлэх, буруутгах, хогчин гэх хүмүүс цөөдөхгүй байгаад хахад найзууд нь тэр хүмүүсээс өөр хүмүүс байдаг гэдгийг батлахын оронд харин тэр хүмүүстэй нэмэгдсэн баг. Бүгдөө л явъя те. Тэр бурхан яг одоо хэрэгтэй биш шүү дээ. Тэр бурхан нь яг одоо аврах юм бол явыг ивэж исэн гэж итгэе. Зүгээр л явд аз тохиолдсон байсан юм биш. Ер нь бол амьдралд аз гэдэг зүйл бол явд байсан шиг их зүйлийг өгдөг байхгүй. Яг тэгвэл явд байгаа зүйл нь өдөр тутмын аз жаргалтай эвээгц, өрөөгдсөн, хамгаалагдсан, хүчрхэгдсэн тийм амьдрал байсан. Харин тэр бүхэн алга болсноо харин бол ойлгомжгүй зүйл байсан. Ойлгомжгүй хүмүүст ойлгомжгүй байгаа зүсгүй явд өртөн ч ойлгомжгүй байсан. Тийм учраас яв найзууд нь түүнийхтэй чи ингэсэн юм шиг тэгсэн юм шиг гэж яг үед нь яв бүр найзуудтай бүр аргаа бараад ингэж хэлсэн байж та одоо яв намын 19-21 дээр те өрөвдөөчтэй андууд минь өрөвдөөчтэй та нар намайг өрөвдөхгүй байх уу гэж хэлсэн байгаа байхгүй. Хүмүүс намайг жижилж байгаад те намайг баярлахад хүмүүсийн нүдэн дээр надтай хамт баярлчаад хүмүүс над руу жичлэгэд те намайг өмгөөлөхийн оронд яагаад бас тэд нартай нийлээд намайг жичлээд байгаа юм бэ гэж. Явын найз нөхдөд бол нөгөө сэтгүүлчдийн хэлдгээр бол өстой сэрдэх хэрхээ дээд хэмжээнд нь хэрэгжилж байгаа байхгүй. Хардас сэрдэх хэрхээ. Гэтэл харин үүндээ яв хариугаа хүртэж байгаа биш. Харин шумуу нэг ялан дийлж бурхны хүлээн зөвшөөрлийг улам бүр амсаж байсан. Тэгээ тэр зовлон нь дуусах өдөр улам ингээ ойртож исэн. Тэр зовлон яг ингээд дуусах үед нь ойртож явах үед нь хэрэв найзууд нь түүнтэй хамт байж чадах юм бол тэднийг нэг яв зовлонгийн ихэнд байсан бол 4 яв болон хуурах боломж ирсэн байхгүй. Гэтэл тэд нар яасан мөхөр хүмүүстэй нийлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бурхан ч гэсэн явтай харилцсныхаа дараа те наад найзууд нь юу гэж хэлвэхээр та нар миний зарч яв эсрэг буруу ярьсан учраас одоо та нар уучлах боломж яв та нарын төлөө залбирах юм шүү гэдгийг бол хэлсэн байна. За ингээд яасан бэхээр яв найзуудынхаа төлөө залбирах найзууд нь өршөөгсөн. Бид амьдралын хүнд үед биднээс нүүр буруулсан бидний бодсон шиг байгаагүй хүмүүсийг уучлахад бол бурхан биднийг шагнаж илүү хүчрхэгжүүлдэг юм. Бид хүмүүсийг муу хандлаагаад муу хандрах бас шаардлага байхгүй. Бид хүмүүст хит итгээд алдсныхаа дараа өөрийнхөө итгэлийг үүсгэж авах хэрэггүй. Хүнд тэгж итгэх хэмжээний хайр, итгэл байгаадаа, сэтгэл байгаадаа бас эзэн талархаж явах хэрэгтэй. Бас ч бол харин хүмүүс бол бурхан биш. Хүмүүс урам хугалж итгэл алддаг. Бодсноос өөр байх тохиолдол байдаг. Эзэн явын сайн сайхныг сэргээж бүх зүйлийг нь 2 дахин сэргээхэд яв тэр бүхнийхээ өөрийнх нь амьдрал тохиолдсон хүнд үед ч өөрийг нь буруутгаж, сэрдэж, өөрийг нь одоо дормжилж байсан тэтгэр хүмүүстэйгээ хамгийн түрүүнд хуваалцсан байгаа байхгүй.
Тэгээ Библи эсрэг зүйлийг бидэнд заадаг гэдгийг бол заримдаа бол сонирхолтой. Эсрэг зүйл гэдэг нь юу гэхээр Библи бидэнд тийм абсолют юмыг заадаг. Хичээгэл ах юм бол сайн болно гэдэг зүйлийг заадаг. Харин бурхны өмнө дуулууртай байх юм бол ямар ч нөхцөл байдал даван гарч чадна гэдгийг бидэнд заадаг. Бурхны хайр инэрлийг мэдээж Есүс Христийн төр сэтгэлийг үйлсэн бид харилцаанд хүмүүстэй адилхан муугаар харилцаж харилцаа болсон баг. Бид тийм хүмүүс биш. Бид хүмүүсийг зовж байгаа үед нь яагаад зовж байгаа юм бол гэдгийг нэрштэй бурхан энэ хүнд ямар төлөвлөгөө байгаа учраас энэ зүйлийг зөвшөөрсөн бэ гэж боддог хүмүүс. Бид эзэн шигэ байх ёстой гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тиймээс өөрт нь аимшигтай зүйл хийсэн хүмүүст хэрхэн хандсныг Есүс санаж байсан хэрнээ дараа нь тэднэр дээр очиод тэр дахин амьлалтаа бас хайр инэрлээ тэдэнд хуваалцсан гэдгийг бид санах хэрэгтэй. Бид заримдаа найз нөхдөдөө бүр хилмээр яв шиг хилмээр санагдахгүй байдаг. Өрөвдөөчтэй намайг ийм үед та нар л өрөвдөж өгөх хэрэгтэй байна гэж. Харин бид нар бие биендээ хүнд үед хатуу хандж явах үед эзэн түүнийг харж идэг шүү. Харин сайн сайхнаар хандах үед эзэн бас харж байдаг. Тиймээс өнөөдрийн үг бол маш чухал үг байгаа шүү гэдгийг та бүхэнд уриалан сануулахыг хүсэж байна. Амен. Тэгээ гар сунгах талаар бид нэр суралцлаа шүү дээ. Шүүмжлээд янз бүрийн юм ингээд ярихаасаа өмнө та гараа сунгаад тэр хүнд туслаарай. Өнөөдөр бид нэр үгийн цагаар энэ зүйлийг суралцлаа. Таны эргэн тойронд магадгүй тусламж хэрэгтэй. Таны тусламжийн гар хэрэгтэй хин нэгэн байгаа юм биш үстэй. Та гараа сунгаарай. Эзний өмнө хамтдаа ирцгээе. He
Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Йов номын 42 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээ суралцлаа. Нөхдийнхөө төлөө залбирахт нь Йовын сайн сайхныг эзэн сэргээн өгч, Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болгов хэмээх ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Бурхан Йовд урд байснаас нь 2 дахин илүүг яаж өгсөн бэ? Бурхан хүмүүсийг ашиглаж тэднэр дамжуулан өгсөн юм аа. Найз нөхөд хамаатан саднаа түүнд дахин хөлдөөрөө босох боломжийг өгсөн юм. Яг одоо бидний яриагаар бол Йов тухайн үед гаргуу цайн бизнесмен төрлийн хүн байсан байж болох юм те. Нилээн ухаалаг хүн байсан. Тиймээс тэр анх байсан бүхнээсээ 2 дахин илүүг олж авдаг. Гэхдээ хамгийн чухал нь Йов гимшсэн учраас Бурхан түүний амьдралыг өрөөсөн гэдгийг та битгий мартаарай. Өнөөдөр та аль байр суурин дээр байна вэ? Та Йовын найзууд шиг те бусдыг шүмжилсэн хэцүү зүйл тохиолдоход нь гараа сунхгүй шүмжлээд гаргалгаа гаргах гэж л тийм байр суурин дээр байгаа юм биш үсттэй. Тэгвэл та гараа сунгаад туслаарай. Түр хэсэг те ямар нэгэн зүйлийг төрүүлж ингээ бодож үг хэлэхээс өмнө тусламжийн гараа та сунгаарай, мөн залбираарай. Эсвэл та Йовын оронд байна уу? Үнэхээр танд тусламж хэрэгтэй. Танд гарах гарцгүй мэд санагдчихж байгаа тийм зүйл байна уу? Магадгүй тийм байдалтайгаа бол та Бурханы өмнө ирээрэй. Бурханы өмнө ирж та гимшээрэй. Тэгвэл Бурхан Йовын амьдралыг өмнөхөөс нь жилөө 2 дахин өрөөсөн шиг таны амьдралыг өрөөн хамгаалан сахих болно гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэн минь яг энэ цаг мөчтөө өнөөдөр танаас залбирэн гуйж байна. Бидний амьдрал ч гэсэн Йовын амьдрал тохиолдсон шиг зүйл болдог. Гэхдээ тэр бол тохиолдол биш. Тэр бол таны төлөвлөгөө байсан. Тиймээс бид өөрсдийнхөө амьдрал тохиолж байгаа зүйлүүдийг яг үнэндээ бол өөрсдийнхөө хангалттай сайн гэсэн бардамналаар биш, харин Бурхан таны өмнө хэр зэрэг зөв байгаа вэ гэдгээрээ хэмжиж явахыг хүсэж байна. Йов эргэн тойрныхоо хүмүүсийн дунд бол хангалттай сайн амжилттай байсан боловч Бурхан таныг харахад бол зөв бос зүйл түүний өмнө олон байсан. Тиймээс тэр өөрийгөө энэ бүхэн тохиолдох хүртэл илүү их гимших хэрэгтэй гэдгээ бодоагүй байсан. Харин тэр гимжсэн учраас та түүнийг өрөөсөн. Та түүнийг өрөвдсөн учраас биш, та гимжсэн учраас өрөөсөн. Тиймээс бид ч гэсэн амжилтынхаа хамгийн дээд оргилд эсвэл эзэн таны өгсөн ивэл өрөөл дүнд бэлхэн бас баярхан бас явж явах үедээ таны өмнө зөв бус байх вэ гэж Йов шиг боддог байхад тусалж өгөөч. Бидэнд өгсөн бүх зүйлийн төлөө танд баярлалаа. Биднээр дамжуулан бусдад тараах ёстой байсан зүйлүүдийг бас хэрвээ тараагаагүй, хуваалцаагүй тийм цагууд байгаа бол гимшиж байна. Та биднийг уучлаач. Тэгээд бид хүндэгцэн үеэ даван туусны дараа тэр үед хүмүүс яаж хандаж байсныг дурсаад тэр хүмүүст хариуг нь өгөх юм уу буруу байдлаар хандах ш. Харин тэр хүмүүс эргэж цуглаад амьдралын манд босгож өгөх үед уучлж, уужуу зүр сэтгэлээр нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч дахин шинээр эхлүүлэх тийм уужуу сайхан сэтгэлийг таныхаа сайхан сэтгэлийг өвлөхийг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.